Тэрийг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал дөрвтэй анхаарал хандуулах цаг болоод байгааг салбарын яамнаас нь сануулж байна. Сайн шандад гангийн үйлдвэрийн цогцлбор байгуулж ашиглалтанд оруулж чадвал манай улсад жилдээ 3.5-аас 4 тэрбум долларын орлого орж ирэх бололцоо байгааг онцолж байсан юм. Газар дор асар их баялагтай манай улсад төмрийн хөдрийн нөөц маш их бий. Хойд аймагуудад байгаа нөөцийн хэмжээг оруулж тооцвол тэрбум тонны нөөц бий гэсэн судалгаа байнамаа. Дэлхийд дээр төмрийн хөдрийн эрэлт улам бүр ихэсж байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг ашиглаад сайн шандын аж үйлдвэрийн цогцлбор байгуулах ажлаа эрчимжүүлэх санал үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гарч байна. Сайн шандад байгуулахаар төлөвлөж байгаа гангийн үйлдвэрийн цогцлборын хажуугаар дархныг түшиглэн төмрийн хөдөр боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө албаны улсад байгаа юм. За хэрвээ бид төмрөө өөрсдөө боловсруулад эхэлбэл Монгол улсад аж үйлдвэрлэсэн орн болох ирээдүй ойрхон байна. 2018 онд бол зүгээр өнөөдрийн хэмжээний өсөлт 13% жиг төсөлттэй байна гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг ойролцоогоор 20 тэрбум долларт хүрнэ гэж үзэж байгаа. За тэрийг бол бараг 30 тэрбум доллар хүртэл өсгөх боломжтой. За дээрэс нь альва томоохон төслүүдийн одоо шууд бус нөлөөлөл гэж байдаг. За энэ шууд бус нөлөөллүүд нь бол эдийн засагт бол шууд нөлөөллөөс 2-3 дахин их байдаг. Тэгэхээр энэ төсөл бол цаашдаа Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх төвшөнд хүртэл нөлөөлнө. Төмрийн хөдрийн орд газруудын зарим нь хувийн хэвшлийнхний мэдэлд байгаа. Хэрвээ төмөр боловсруулах ажлаа эхэлж чадвал зах зээлийн үнээр төмрийн хөдрийн худалдаж авч эргэлтэнд оруулах төлөвлөгөө байна. Салбарын яамнаас нь төлөвлөж байгаагаар парламент хэрэв энэ асуудлыг дэмжвэл гэрээ хэлэлцээр эхний суурь дэд бүтцийн асуудлаа энэ жилдээ багтаах бололцоотой гэнэ. Энэ эрчээрээ асуудал эрчимжүүл 2018 он гэхэд сайн шандын гангийн үйлдвэр ашиглалтанд орох бүрэн боломжтой юм а. Энэ тээврийн зардал дэд бүтц мөнгөсөн учраас бид нар өнөөдөр өрсөлдөх чадваргүй улуурхан бүтээгнүүд өрсөлдөх чадваргүй болцсон Монгол. Тэгэхээр яг энэ та нарын боловсруулсан энэ техник эдийн засгийн үндслэлээр одоо яг тэр сайн шанд дээр боловсруулад ширэм хэлбэрээр ихний ээлжинд гаргана гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр ширэм хэлбэрээр гарч байгаа бүтээгдэхүүн нэгдүгээрт өрсөлдөх чадвар хэрэг байх вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь хэрэгцээ. Өнөөдөр бол бид нар яаж яана гэхээр бүс нутгийн хөгжил гэж одоо үнэндээ бол бас дандаа бүс нутгийн хөгжил гэж хүн болго ярьдаг боловч хийсэн хэрэгжүүлсэн юм бол байх. Яагаад бол бүс нутгийн хөгжил үндсэн нэн тэргүүний асуудал бол дэд бүтц. Бямцаг төгшөө өөрөө санаж байгаа түрүүчийн их хуралд багтаа бид нар одоо хөгжлийн бодлого гэж одоо бас их хурлаар батлуулсан. Хөдөө орон нутгийг нүүдлийг, хөдөө орон нутгийн амьдралыг сайжруулъя. Төмөр замын бодлогыг бол баруун зүүн бүс гээд бид нар Оросын холбооны улс Хятад хоёрын хооронд бол 3 замаар транзитээр төмөр замаар холбож одоо хөгжүүлъя гэж. Ингээд дэд бүтцийг хийх юм бол бид нар бүс нутаг тэр байгалийн өгөгдөхүүн дэд бүтц хоёр байж ээж бүс нутгийн хөгжил бол гарах юм билээ. Сайн шандын аж үйлдвэрийн цогцлборыг дэд бүтцийнх нь хамтаар шийдэхэд 5 тэрбум долларын хөрөнгө шаардлагадна. Оюу толгоогоос бага хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагадах гангийн үйлдвэрийн цогцлбороо бид байгуулж чадвал оюу толгоогоос дутгааргүй хэмжээний ашиг авчирч чадхаар байна. Хамгийн гол нь энэ төслийг боловсруулах ажилд анхаарал хандуулж төрөөс тодорхой хувь хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа юм. Төр өөрөө эзэмших хувь хэмжээгээр хөрөнгө оруулалт хийвэл ашгаа төдий хэмжээгээр хурдан хүртэх бололцоо бий юм байна. За үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ манай сэтгүүлч Одгивийн бэлдсэн цагаан эдээтэй холбоотой мэдээллийг одоо танилцуулъя. Хэдхэн хоногийн дараа Монгол түмний сар шинийн баяр болох гэж байна. Сэний телевиз сар шинийн цуврал сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байгаа. За өнөөдрийн цуврал сурвалжлагаараа эдээний дээж болсон цагаан эдээний талаар бид бэлтгэлээ. Сэний телевизийн сар шинийн цуврал сурвалжлага үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрэн хэдхэн хоногийн дараа үндэсний сар шинийн баярын өдрүүд болох гэж байна. За үндэсний сар шинийн баярын өдрүүдээр үзэгчдийн маань одоо хамгийн их эдээ бодооныхаа дээжийг засаж удаад цагаан эдээ байдаг. За бид өнөөдөр хотоогоор цагаан эдээний тухай тэр дундаа үүний ханшны ганцаар мэдээллийг хүргэх болно. Монголчууд сар шинийн баярын ишээрээ цагаан эдээгээр засан тэр жилийнхээ өнгөийг тодорхойлдог боломжтой. Цагаан эдээ гэдэг нь монголчуудын 5 гошоо малынхаа сүв цааныг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хийдэг. Жишээ нь гүүний сүгээр айраг эсгдэг, ингэний сүгээр айраг цэгээсгээс гадна цайсуулж аарц босгож ааруул тавьдаг. Үхрийн сүгээр цайсуулж өрөм цэцгийн тос гаргаж ааруул тавьж бясаг шахаж тарг бүрж иддэг байна. Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын эдээ бэлдэн бор эдээнд бүхэл мах, битүү бууз, баян шимийн архи ордог байна. Цагаан эдээнд бүх төрлийн цагаан эдээ улбоо, борцог, айраг ордог байна. Монголчууд яагаад цагаан эдээг хэрэглэдэг вэ? Нэгдүгээр ёс заншил нөлөөлдөг. Сар шинийн цагаан эдээ чинь 5 эдээ чинь одоо цагаан эдээгээр л байх ёстой шүү дээ. Монголчууд ч одоо
мал цөөнийхөө дээж болсон цагаан эдээг л хэрэглэн шүү дээ. Тийм болохоор бид ч одоо хавгийнхаа эдээг цагаан эдээгээр л тасан шүү дээ. Хоёрдугаарт эрүүл мэндэд чухал ач холбогдолтой учраас хэрэглэдэг байна. Монголчууд цагаан эдээг одоо хэрэглэхгүй байх аргагүй шүү дээ. Бидний өвөг дээдсээс бүгдөө цагаан эдээгээ